Зээ бүгд нь энэ өдөр мэндэ. Нэг сар алга болсон бол үнэхээр уучлаарай. Жохон завгүй байлаа. За тэгээд олон долоо яриад яг 1169 дэх ангиас эхлээд 71 дэх анги хүртэл 3 ангийн товчлоо та бүхэндээ инхүү төлөвлөж байна. Луфигийн хамтаар манай эд маань түлхүүрийг хайсаар цайзаар хэсүүжл явж явах юм. Даанч хаанаас яг яаж хайхаа мэдэхгүй учраас ямар ч уршгүй л байлаа. Учир нь энэ газар амар том болохоор тэр ч юм уу мэдэхгүй байна тийм ээ. Уг нь дэлгүүр хайгаад байгаа. За ингээд наар жархаж төгөж байлаа. Гүр өгшин дэлгүүрийг яг хаана байж болохыг мэдэж магадгүй ч гэсэн түүнээс асуух нь яг энэ бүгдийг хэтэрхий ил тодорхой болгочих байхаа гэж үзээд асуугаас зайлс хийдэг. Зоро харин Локиг ер нь судлаад хэрэг байна уу гэсээр эргэлцгээд Луфи хариуд нь зүгээр л инээгээд цааш хайсаар гүн одлоо. Нами харин улаан хивс байна гэж хэлэхэд Роуд энэ бол дээд язгуурчныг тэмдэгэ. Хүндэлийн хэлбэр гэж хэлэн энэ бол хааны өргөө. Би лав орж чадахгүй гэсээр хоош суудаг. Харин манай хэд орж харахад тааз нь маш олон энэ тэндээ цөмөрж балгас болсон гэлтэй их л ширүүн мөргөлдөөний үлдэгдлийг харсаар нарны өчүүхэн гэрэлд хааны өргөөнд аврах том пентаграм үүссэн байхыг хараад энэ яг юу юм болоо гэсээр гайхлаа. Харин Роуд энэ бүгдийг мэддэг болж тааран тэднийг өндөрт өргөн энэ бол шидэт тойргоо. Би дээхэн үед үүнийг номоос уншиж байсан. Номонд гарснаар бол энэхүү тойргоор чөтгөрийг дууддаг гэлцдэг. Гэхдээ яг үнэн гэдэгт нь би нэг сайн итгэхгүй байна гэж хэлэхэд Нами хэрвээ наадах чи үнэн гэж үзсэн ч гэсэн яагаад энд хааны өргөнд ийм тойрог байгаа юм бэ гэж гайхсан. Ингээд асуултыг бидний толгойд хийж өглөө. Луфи харин энэ тойргийг хаана харлаа гэсээр өөрийнхөө тархиа илүүл гашлахсаар л байна. За яг л энэ мөчөд тэдний өрөөний хаан ихтэйгээс хөөш та нар энд юу гэж яваа гэхдээ хоолойг сонсоход Роуд яана энэ яг энд байдаг нэг гэдээс нөгөө чөтгөр байхаа явъя гэхэд Нами түүнийг тайвшруулахыг оролцсон ч Роудгүй та нар чөтгөрт эзэмдүүлчихвэл би яг яах болж гинөө гэж орилсоор шууд тэднийг аваад гүйж гарлаа. Харин Роудын араас хүчтэй сүх эргэлцээр урд нь байх хаалганы хажуу зоогтоход Роуд цочин айж манай эдийг бүгдийг нь алдчихдаг. Нами үхлээ бурхан минь үхлээ гэж орилсоор газартахад Зоро түүнийг авран аюулгүй газартна. Тэд эргэн тойрныг нэг ажилтал хааны судлалын гарны тайврын тэнд гэх юм уу яг тэнд нь нэгэн хөгшин ир сууж байхыг анзаардаг. Тэр өөрийгөө хөгшин Ясан гэж далайн дээрэмчин байсан. Мөн албан ёсны Элбафын хүн оршин суугч гэж танилцуулан саяхан цайзаас юр бусын хаким мэдрэгдсэн. Тэгээ шалгахаар ирсэн чинь тэд алга болчихсон. Харин та нарыг оллоо. Чи Луфи яхаа? Чиний талаар их л сонслоо. Чи Кайдог дийлсэн гэлөө. Яа, тэгвэл одоо би нэг ваанууд дахиад очих юмсан. Сүлд очсноос хойш нэлээд уджээ гэхэд Роуд харин түүнийг бүгдэнд Риплийн нөхрөө гэмээр танилцуулж байгаамаа. Тэгээ бүгд л илгэмсгээр хүлээн авч колоны аав мөн үү гэхэд тийм ээ л гэлээ. Танаа жоохон хүүхэд ч аав ээжийнхээ хүчтэй байдлыг дөрөөсөн юм байна да гэх мэтэр ярихад Ясан колон бол хүүхэд биш штэ. Хүний насаар бол бараг л 20 настай. Чамаас ах шүү Луфи. Харин Рипли 80-тай. Харин би л гэр бүлээсээ ганцаараа л хөшөрдөх нь хэр муухай юм аа. Новш гэж хэлж байгаа. За харин Нами хөөх би өстой ийм зүйл амьдралдаа сонсч байсангүй гэхэд Ясан хайр хязгааргүй хэмээн хэлээд түүхэнд маш олон ирлийн үндэстнүүд байдаг. Бүгдийг нь сайн мэдэх нэг үндэстэн бол Бак нэр штэ. Тэгэд ингээд урдчил байгаа юм л та. Pigpan, Урт гарт, Двандас гэх мэт маш олон ирлийн зүг саатнууд байдаг ч харамсалтай тэд оршин тогтноход л хүндрэлтэй гэхээс үеэс үед сайн дасан зохицож амьдарсаар ирсэн гэлээ. Зоро харин дахин нэг удаа энэ өгсөн чинь тэгээд яг хин юм бэ гэхэд Ясан өрөл даван зогсонгоо би бол хайрын номлогч хэмээн өөрийгөө хэлж байгаа. Луфиж нилээн инээж Санжи өгшөөд яг л ийм болох байх та гэж инээсээр байхад Ясан бид Локигийн гавны түлхүүрийг хайж байна гэж хэлчихэж байгаа. Тэгээ Роуд шууд хүүе Луфи Ясант түлхүүр байна байхгүй гэж хилээд чирэггүй түнд байхгүй бас дээрээс нь энэ бүгдийг тааралцсан болгондоо зүгээр хилээд яваад байж болохгүй штэ гэж сануулдаг. Луфи Ясант тийм байна. За миний сая хэлснийг марчаарай л гэж байна. Харин Ясан инээсээр би асуудал тарихтай ч дуртай шүү гэд хэлж байгаа. Харин Нами түнд нь хариу өгж байгаа мó яаж байгаа. Яг юугээд ойлгосон ч гэсэн мэдэхгүй. Гэхдээ наатаа өөртөө л хэл гэж ориллоо. Ясан болохоор би Локиг яг ямар шиг авах гэдгийг сайн мэднэ. Чи түүнийг суссны дараа тэр удирдлагаас чинь гараад байвал чи яг юу их хэмтэй Луфи гэж асуулаа. Луфи хариуд нь би тэр доорн зодоод буцааж гинцэлчих нэ. Гэхэд буруу харан Шанксыг ирэхэд өмнө Элбафт Локиг зогсоох ганц ч хүн байгаагүй.
Түүний хүч чадлын цар хүрээ хэр том гэдгийг мэдэж гинүү та хоёр. Түүнийг хараа яналтгүй сул тавихад гэдэл бүр ярьж байхад одоо нөгөө хоёр чинь тоож байгаа ч юм алгад шууд ярих юмгүй тоож байгаа ч юм байхгүй шууд зөрөөд өнгөрчдөг. Тэгээ зороод за дэлхүүр хаанагаа болоо гэсээр хэрнэгчгүй өнгөрөөд явчихнаа. Дэви нэг ганц зүрх тавин сонссон Нами л байж л те. Роуд Ясанаас Луфигийн гаргасан үйлдэлд хүлцэл өчөө гэхэд Ясан Мишель дүүрнээр өнгөрснийг санан яг ийм үйлдэлийг өмнө одоо түүний багийн ахмад гаргаж байсан ба та хүн хизээж өөрчлөгдөж юм да хэмээн инээсээр Роудыг дуутахад хэсэг найрлуу шилжнэ. За ингээд Жимбэ, Брукс, Санжи, Усопт Рожерийн далайн дээрэмчдийн багийн гишүүнүүд тухай ярьж байна. Рожероос гадна тэдний багт хүчний хувьд бусдаасаа шал өөр төвшөнд байдаг гэж яригддаг хоёрхан л хүн байсан гэдгээ. Гэхдээ одоо Усоп за нэг нь бол Рейли гэдгийг сайн мэдэж байна. Тэгэхээр нөгөөх нь хин юм бэ гэж асууж байна. Тэгээд үүнийх нь хариуд эртээ үед Рожер уулын гүнд баригдчихсан хүнд гэмтэл аван эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон тэр үед ууланд байх хэдэн зуун далайн дээрэмчтэй хоёр гартаа сүх барьсаар бүгдийг нь ганцаараа буулгаж авсан гэдэг. Тулааны дараа ууланд ганц ч мод босоо үлдээгүй гэж ярьдаг. Түүнийг энэ явдлаас үүдэн уул залгигч бас өөрөөр далайн дээрэмчдийн хааны зүүн гар Рейлитэй энэ тэнцүү хүчтэй хэмээн одоо хэлэхэд бүгд л хангаалаа. Тэгээд цайз руу хэсэг шилжихэд Ясан алив ийшээ доош явбал хааны нууц эрдэнэс байгаа. Би та нарт үзүүлье гэсээр Роудыг замчлан доош буухад Намигийн энэ дуртай царай гинэ. За ингээд Роуд түүнээс энэ бүтийг яаж мэдж байгааг л авлвал хайгуулынх нь миний хобби л гэж хэлж байна. За тэд өрөөгөөр дамжин ороход өрөөнд байх бүх эрдэнсийн авдрууд хоосорсон байлаа. Ясан уучлалтгүй за уучил залуусаа. Энэ бол олоон жил өнгөрсөн орхигдсон зайз мэдээж удаан хугацааны эрхэнд эрдэнсүүд бүгд л тонуулсан. Гэхдээ энд тэр нэг ганцлан үлдсэндээ гэхэд өрөөний төвд газарт зогцсон түлхүүр байхыг хараад Луфи ухс хийхэд түүнээс өмнө Ясан түлхүүр дээр очин хулгайч дээрэмчэд ч Локиг суллахыг хүсдэг юм. Харин би түүнийг суллахыг хүсэхгүй л байна шүү гэж хэлэн Луфи рүү харан чи энэ түлхүүрийг авахыг хүсэж байгаад итгэлтэй байна уу гэж асуунгадаа хэсэг өршлөгдлөө. Оймо Каши хоёр домогт дайсны талаар өгүүлэх яриа инхүү дууссан байна. Тэдний энэхүү ярьсан домогт далайн дээрэмч нь Элбаф дээр 20 жил амьдарч байгаа бөгөөд одоо ч гэсэн амьдарч байгаа гэж хэлэхэд Ясан том түлхүүрийг сугалж авч байгаа нь харагдан түүнийг Скупер Габан буюу Рожерийн далайн дээрэмчдийн зүүн гар мөө тэгвэл хамгийн хүчтэй хоёр гишүүний нэг Харахуй хаан Рейлитэй энэ тэнцүү зогсхон тэдний өмнө ил болсон байлаа. Чи надаас авч чадна гэж бодж ивэл оролдоод үзэлтэй дэрсэн малгайтай. Луфи түүний энэ үгийг сонсоод яагаад заавал би чамтай тулдах ёстой юм бэ гэж гайхаж байхад одоо Зоро айл хэдийнэ шийдчихсэн байлаа өө. Колоны хэлс үгийг дахин нэг санаж түүнтэй нэг хүч үзэхээр шийдсэн бололтой. Харин Роуд тэднийг ямар аимшигтай мангастай тулсан болохыг мэдэж байгаа болохоор сандарч эхэллээ. Ингээд ширүүн мөргөлдөөн ихэлж Луфи шууд л гараа сунгон түлхүүрийг авах гэтэл нэг л алхаад шууд гарнаас нь болтчихдаг. Луфи илүү урднаар дахин оролцоор байхад Габан харин ямар ч чаламгай болтож байгааг надад ингээд харж лана л да. Тэгээ хөгшин гэхэд энэ бүхэн түүнд юу ч биш мэт л харагданаа. Луфи багаар зайгаа багасгасаар шууд л ойрын зайнаас оролдож үзэхээр ухас хийхэд Габан түлхүүрийг Акигаар бүрэн хар аянга цацарсан хүчтэй цохилтыг оновчтой болгоно. Луфи газар руу нэвт доош ороход агшин талтай бүгд гайхаж байгаа юм л та. Тэгээ Габан шууд л хоосон авдар дээр гарan инээмсгэлсээр зугаатай болж эхэлж байна шүү гэж хэллээ. Луфи ууртаагаар нурангаас гарч ирэн Габан руу ойртоход дайралтыг үргэлжлүүлж хийсээр л байлаа. Луфигийн айлч довтлохоо түүнийг онохгүй байгаад Луфи улмал ууралсаар харин Габа түүний толгой руу харан шиний дэрсэн малгайт чин одоо байгаа Вайкингийн дуулгаас чин илүү зөгтөх юм байна штэ гэхэд тэр мэдээчтэй энэ бол Шанксын надад өгсөн миний хамгийн нандин үнэтэй эрдэнэ. Одоо надад түлхүүрээ өгөөд аль гэхэд юу вэ? Шанкс чам түр хугацаагаар л өгсөн эргүү. Ямар ч харамч юмтэй гэхэд Луфи түүний талаар чи юу ч мэдэхгүй байж битгий муугаар яриад гэж уурлаад одоо ойртоход Габа инээсээр энэ үгийг чинь чамд зориулаад хэлчээ гэж хэлэн одоо Луфигийн амыг дамруу түлхүүр хийн толгойг нь түлхүүрийн хэлбэртэй болгоод түүнээр даажгансаар л. Луфи нэг хийсгэж хайчаад Габан одоо өөрийнх нь зэвсэг болох хоёр хос сүхээ агсан ширүүн тулаанд бэлтлээ. Луфи рүү хүчтэй дайралт хийхийн өмнө одоо Зоро Луфиг бултаач гэж ойрлоход Луфи сая нэг юу болоод байгааг анзаарч холоос хүчтэй хакитай дайралт гэж байгааг мэдрэхэд Габа маш олон төсөлтүүдийг Луфи рүү илгээж байлаа. Луфиж булцаар зарим нэгийг нь Зоро 3 сэлмээрээ хүлээж авахд Габан Луфиг сайн нөхөдтэй маа гэж магтдаг. За энэ бүгдээс мэдээж Роуд Нами хоёр цутаалгүй ах вэ. Тэгээд Луфи байдлыг мэдэрч шууд гэр тав руугаа шилжин Габан шиг одоо хоёр сүх гаргаж ирэнгүүтээ дайралтандаа бэлтээ.
За ингээд манай хоёр за бэлнүү зороо алив дайрцгаая гэж инээлцээр байхад Габан түүний энэ хувирлыг хараад тэгэхээр ингэж харагддаг байх нэ гэж хэлэн Луфи зороо хоёр яг дайралтай ихий өмнөхөн би бууж өглөө хэмээн зарладаг. Нөгөө хоёр чинь шууд ард байх нуран руу хүчтэй орон дайралтаа зогсолоо. Бид хоёроор дайжигнаад байгаа мó болилтоо гэж уурлахад Габан тэднээс огшин шогийн мэдрэмжтэй баймаар юм та хоёр. Би аль хэдийнэ дэлгүүрээд хоёрт өгчсөн байгаа зү. Одоо тулалтаад байх хэрэг яг юу байгаа юм бэ гэхэд манай хоёр яг юу болоод байгааг анзаарах шиг л болж байгаа юм. За ингээ Габан өөрийн малгай нөмөргөө аван шууд л гар хаалгаар зүгэллээ. Габан тэдэнд та нарыг Элбафаас явах үед аюулгүй хэвээрээ байвал надтай нэг ирж уулзаарай гэж хэлж байгаа. За тэгсэн чинь манай хоёр мэдээж юу гэж окей гэхэд ууралсаар л угаасаа Элбафаас яах ч үе явахдаа яасан ч чам дээр очиж уулзахгүй гэж орилж байгаа. За Габан энэсээр цааш явахдаа саяны бодоод өнгөрсөн дурсамжаа саналаа. За Шанкс тандан би чиний яриад байгаа над хүүхдэд чинь яаж шууд итгэвдээ Шанкс. Гэхэд одоо Шанкс энэсээр өөрөө л мэдтэй Габан гэж хэлэхэд Габан шийдрээ гаргалаа. За дайчдын сургуульд сурагчид сонин хэлбэртэй шувуу нисээд өнгөрснийг багштай хэлэн хамтдаа арахаар дагуулan явж байгаа. Гадагш гарахад тэнгэр ховоосон байх ба тэдний харсан зүйл бол Шамрок болон Гүнконор байсан юм байна л та. Тэгээд манай хоёр ч гэжтэй одоо энэ хоёр асар том мөчөр дээр нь газартаад Гүнко шууд хүчээр пентаграм үүсгэхэд тойргоос хар аянга цацран хоёр ариун дайчид тойргоос гад ирлээ. Нэг нь ямар ч бэлтгэлгүй байсан юм уу гэлтэй маск бандаажтайгаа уцаар ярьсаргүй надад дахиад ганцхан цаг хэрэгтэй байна. Би бэлтгэх ёстой. Тийм бас хоол яваа хурдан хоол аваад ирээ гэж хэлсээр шилжээд өрөөд ирж байгаа. За энэ хүү дөрөгт нь дахин нэг хүн байгаа юм л та. Тэгээд хүн эд зүйл хамаагүй бүгдийг нь шилжүүлж авчрах юм а гэж хэлсээр гараад ирчихэж байгаа. За энэ хүн болохоор Saint Gillingham гихч ариун дайчин гарч ирж байгаамаа. За тэрээр шууд хайбрид буюу ирлиз төрхөр гарч ирэх ба хараас 100 төрлийн жимс эзэмшигч байгаа нь харагданаа. Буган луу гэх юм уу нэг юм ирлиз амтан байгаа. За ингээд хоёр дайчин газартахад Summers буюу шалдан ирээс Гүнко ичин царайгаа буруулахад Шамрок тэдэнд нөхцөл байдлыг тайлбарлаж өглөө. Хоёр шингаар ирснээ юу вэ? Энэ Элбаф юм уу гэж гайхад Гилинхэм дүүнээс ганц л хүн дуудсан байхад яагаад бид хоёр хоёулаа хүрээд ирвэ гэж гэхэд Шамрок би Марижа руу яаралт явах хэрэгтэй болсон. Тэндээс намайг дуудсан. Тийм болохоор би та хоёрыг дуудсан юм аа л гэж байна. За ингээд хөдөлгөөн ер нь ил боллоо. Шамрок буцаад Марижа руу явж харин үлдсэн 3 сургуульд байгаа бүх хүүхдүүдийг Марижа руу зөөх юм байна. Пентаграмаар зөөё гэхээр тэд ямар ч тэмдэглэгээ байхгүй учраас заавал онгоцоор зөөнө. Мөн ийм том хэмжээтэй хүүхдүүдийг зөөх тийм ч амар бишээ хэмээн ярилцаар хоёр ариун дайчид ховцлон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бэлэн болсон байгаагаар ингээ харагдаад энэ хүн ангиманд дуусчихмаа. За дараагийн ангиман болохоор шууд Нами Эрдэнэсийн өрөөнд байгаа бүхий лавдрууд хоосон байгаад ууралсаар эхлэх ба өрөөд цайзын хамгаалагчдыг доош авч явдангаа үгүй Нами сүнсэн газраас Эрдэнэ сулгаална гэдэг чинь зөв зүйл биш штэ гэж хэлэхэд Нами ч энэ бүхэн наалтахгүй л байгаа бололтой. Хэсэг арлын нөгөө тал руу шилжлээ. Франки Риплитэй Адам модыг судлангаад ингээд явсаар л байгаа юм байна. Явах тусам л энэ мод ямар агуу том болохыг Франки гайхсаар л байлаа. Рипли түүнд аврагууд энэ модон дээр хідэн үерээ амьдарсаар ирсэн. Адам модны мөчр бүр өөрийн гэсэн асар том түүхтэй байдаг. Бас гэд хэлэх гэхэд Франкигийн нүдэнд нэг зүйл туслаа. Асар том салаасан мөчр үнэхээр цэвэрхэн тайрагдсан байлаа. Энэ юу вэ гэхэд Рипли түүнд хуучин энэ мөчр дээр өөр Хауген гих тосгон байдаг байсан. Гинтл нэг өдөр асар хүчтэй аянх бун дараа нь галт автсан. Адам модны нэг сул тал бол нэг л галт автсан бол галыг унтрааж чаддаггүй байдаг. Тиймээс босод тосгон болон хүмүүсийнхээ төлөө мөчрийг тэр чигээр нь тайрахаас өөр сонголтгүй болтгоо гэж хэллээ. За Элбафын цорын ганц сул тал нь аянх болон галаа. Хэдий агуу мод ч гэсэн байгалийн гамшиг мөн сүрлээс хизээч зайлшгийж чадахгүй юм да гэж хэллээ. Ингээд хэсэг өөрчлөгдөхөд найр дээр Нами ирсэн байна. Масуурчсан Усоп Намигаас Нами чи хайчаад ирвэ? Бас Луфи зороор алга болчихлоо гэхэд тэд арлыг судлангаа наагур цагуур явж байгаа хөө гэхэд Усоп за тийм дээ гэж хэлсээр Намид хамгийн хөгшин авраг болох Жэрүүг танилцуулдаг. Жэрүү болохоор чи ер нь яг ямар шүү эмхтэй үнд дуртай юм бэ гэж шууд асуучихж байгаа манай Усоп. Гэсэн Жэрүү үнэхээр энэ асуултанд нь үнэнчээр хариулна. Би хөгшин эмхтэйчүүд дуртай гэж хариулж байгаа. Усоп энэ асуултанд хариултанд нь уурлангуудаа толгоонд нь байх сэлэм рүү зөвхөн чамаас өгшин эртний олдрыг олоход чи амжилт төсөй түүхийн үзэр минь гэж хэллээ. Дори Усопыг шууд шүүрж аваад хүүш чи сэлэмд нь битгий үрээ гэхэд Усоп яа тийм бэ суглаад авчил та зөлөг гэж хэлж байгаа юм. За бүрүүг харин хөгжмөө тоглосоор л байна. За энэ бүгдийг ингээ холоос наанаас нь ажиж байсан Нами Луфи Усоп хоёрын тэр үед ярьж байсан мөрөөдөл нь энэ бололтой гэсээр Жимбэтэй ярилцсан инээлтэн суулаа.
Харин Санжи тосгоныг ажсаар л нэг зүйл болохгүй байгааг анзаарснаа. Хүй ингээд Jared хаана байна гэж асууж байгаа. За ингээд Luffy Zoro хоёрт юуг санаа зовход манай ооч нь. Тэгээ Gerd харин нөгөө хоёр цайзын хамгаалагчдыг хасраж имжлэгээ үзүүлж байгаа юм байна л да. Тэгээ Gerd хэлж байгаа. Та хоёр уг нь хүчтэй те. Хин та хоёрыг ийм болгочих уу гэж гайхсаар Road руу андан. Чи ер нь тэнд бас ямар новшоо хийж байсан бах уу гэж ууртагаар асуухад Road би цайзын дотоод засал гадаад засал гэдэл судлаад тэгээ илүү батбөх цайзыг яаж хийх үү гээл нэг тийм судалгаа хийж явж байсан юм аа л гэлээ. Ядж яхад ингэж хэлэхдээ битүү хөлс нурсаад байсан болохоор Gerd нэг л итгэж өгөлгөө харуулуудаас өөртөөс нь асуухаар шидэг. Ойртоход Road хүүе тэд амрах хэрэгтэй штэ гэсээр ашгүй бойлуулчихж байгаа. За хэрвээ энэ бүгдийг хин нэгэн мэдэх юм бол Локиг суулсан гол хэрэгтэнд Road болох нь ойлгомжтой юм аа. Учир нь цайзыг хинч мэдэхгүй байхад Road л манай эдийг замжилсан штэ. Road харин дотроо Локиг сулрлаа гэхэд шууд эндээс явах байлгүй дээ. Далаад үүмэн дэгдэхт тэнэг бишэл байлтай яадаг юм болоо гэж залбирсаар хоцорлоо. За Gerd буцаж явж байгаа бослоо гинтл эргэж харан Road-ийг цохиж авснаа. За үннээ илэх мөч чи ирлээ гэсээр хэсэг өөрчлөгдлөө. За Тамир илэмд ирэхэд авраг зэрлгүүд бүгд л дийлдсэн ухаан алдсан байгааг хараад энд яг юу болсныг гайхан ухаан алдсан байгааг хараалт ханхуг сэрих гэж оролдлоо. Luffy орилсоор л дааш Loki амтай л гэхээс хариулах тэнхэлгүй байгаа л та. Luffy шууд түүнийг судлахаар ухас хийхэд Zoro түнд түр хүлээж Luffy гэж хэлж байна. Өргөжлүүлэн Loki шууд босч ирээд энэ бүгдийг бүснүүлж хүч тамиртай харагдахгүй юм штэ. Энд хин ийм зүйл тарьсныг бид эхлээд мэд хэрэгтэй Luffy. Loki-д эхлээд тусламж хэрэгтэй гэсээр маргалцаар л байна. Яг та амгандаа манай Luffy маань Loki-д газ судлаад очиод имлэгийн тусламж өгөө л гэдэг юм. За ингээд маргаан жоохон даймжирсаар Zoro Luffy-г давж бид энд яг юу болсныг мэд хэрэгтэй. Мөн Loki сулрвал тэрэн шиг ийм асар том хэмжээтэй хүн Elbaf-ыг юу ч гоо устгахад хангалттай. Түүнээс амиг нь эхлээд авах хэрэгтэй гэсээр Loki руу авирн түүний гизийг нь хүчтэй өшөөлцдөг. Loki ч чанга гихч нь орилсоор сэрлээ. Харин Zoro түүний шарах нь худлаа байж магадгүй. Яг үнэн шарах хэсгийг нь эхлээд шалгая гэсээр шалгаж гарлаа. Хэрвээ Loki амьд гарвал сайн л хэрэг. Гэхдээ тэр эндээ өхвөл түүний хувь тавилан энэ төрөд дуусгал байж дээ гэж хэлэн түүний судлаж болно гэж хэлж байгаа. Luffy гэхдээ нэг хөлнийх нь гавыг үлдээе. Юмс буруугаар ирэхэд ядаж түүнийг сулдах нэг зүйл байх ёстой гэхэд Luffy нөхцөлийг хүлээн зөвшөөрж явж Chopper-ыг авчирья гэхэд шар шувуу номын сан эндээс хэтэрхий олоо. Тосгоноос нэг эмч мөн хоол хүнс авчрах хэрэгтэй гэж хэлэн за хоолны хэрэггүй юм байна. Бид энүүгээр дүүрэн мах байна штэ гэхэд Luffy гаргаж байгаа царайн дээр нэг юм өрх байна. За наадгаа дахиж битгий хэлээрэ. Наад бол чин Loki-гийн найзууд юу гэж иддэг юм. Үнэхээр мах идмээр байгаа юм бол ойроо ороод өөрийг агнаад идтгсэн жүү гинэ. Гэсэн ямар ч ялгаагүй л юм. Гэт Luffy урсаар чи найзуудаа идэхүү гэхэд Zoro одоо л нэг түүний үгийг ойлголоо гэжсээр Luffy цааш явах гэтэл гинт дээрээс завтай шинэ авраг талаан дээр юмшtiin баг хамт олон мөн Sanji хүрээд ирж байлаа. Тэд асар хүчтэй уналт хийж байлаа. Учир нь Тамир илэмд дүүлнүүд дээр байдаг шигээ тэднийг тосч авч чадахгүй. Тэгэд бас дээрэс нь яарсан учир ийм шийдвэр гарган яаж газартгаа мартсан уучлалт гуйсаар тэд доош хүчтэй уналт хийж байгаа. Luffy авраг том бөмбөлөг болон тэдний уналтыг ойлгон буцаж дээш явуулнаа. Ашгүй айтайхан газартчих байгаа. Хоёруудын Luffy-д дахин нэг удаа баярснаа илэрхийлэхэд Luffy инээсээр л байна. Хоёруудын харц өөрчлөгдөн гуйж байгаа Luffy Loki-г битээсэл тэр залтай харгас хүн. Тэр байгаасаа л найзууд гэж нэрлэдэг хүмүүстэй худлаа хэлж ямар ч гэмшилгүйгээр урууж чаддаг хүн байсан. Тэр бол жинхэнэ утгаараа хорон санаатай гэж хэлэхэд Luffy ч дуугаал байна. Харин Zoro хоёруудын тандан хэтэрхий оройчлоо гэж хэлэхэд Loki-гийн гавнууд нэг нэгээрээ газарт унаж Loki суллагдлаа. Шагаандаа ганцхан гавтай Loki хоёр хөл дээрээ босоход түүний ямар том болохыг бүгд л харан сүрддэг. Loki шууд л өөрийнхөө зэвсгийг атгахад хоёруудын бүгдд нь болгоомжтой байгаараа энэ бол Ragnir шүү гэж ойрлно. Loki инээсээр энэ хүн маань ингээд дуусч байгаамаа. За ингээд энэ үрээд 1169-с 1171 дугаар ангиуд тийм товчлолт дууслаа. 72 73 дугаар анги буюу дараагийн 2 анги одоо гарцсан байгаа. Тэгээ тун удахгүй товчлоо хийнэ гэж амлаж байна залуусаа. Үнэхээр уучлаарай бас үрж дэмждэгт баярлалаа. Тэр дараагийнхаа товчлоор уулзлаа. Түр баярлалаа. Peace. Chilling out, maxing, relaxing. Summertime with a fantastic kickback.